Сайн байцгаана үзэгчдээ та бүхэн амралтынхаа өдрийг аядахтаа сайхан өнгөрүүлж байна. Хар цагаан нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн хар цагаан нэвтрүүлгийн зочноор Монголын ах хамтын чөлөөт холбооны тэргүүн Бас их хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан урьдчилж байна уу та? За баярлалаа. Та бүхэн сайхан урьж байна уу? Танай телевизийн нийт үзэгчдэд бас энэ өдрийн мэнд хүргье. За баярлалаа. Тэгэхээр Бас ихч бол одоо сүүлийн үед их нам гүмхэн байгаа, чимээгүй байгаа. Тэгээ 2006-аас хойш онд бол одоо нэг хэсэг бол ард иргэдийн ялангуяа ах хамтуудын одоо дуу хоолой олж явж исэн. Тэр үед бол Сахиусан тэнгэр гэдэг нэр хоч авсан байсан. Энэ одоо нэрний талаар бас тайлбарлая те. За яг тэ захисал ороод манай Монголын ах хамтууд чинь бас төрөлхийн анхаарлаас нэлээд хол хаягдсан шүү дээ. Тэр бүхнийг бас сэргээж гаргаж ирсэн. Энэ бол ганцхан баасан хийс ажил биш. Тухайн үед одоо надад дэмжижсэн нийт ах хамтуудын хамтын хүч байсан. Тэг яг удирдах жоо хүнийхэн хувьд одоо гол цохилт над дээр ирдэг. Тэгээд одоо тэр нэр хайрлсан бахал гэж бодож байгаа. Тэгэхээр одоо Монголын ах хамтын холбоо гэдэг 90 жилийн түүхтэй холбоо байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо ах хамтын холбооныхон тухайн үед ажиллаа хийхгүй байсан гэж ойлгочлоо. За бүр хийхгүйсэн гэж хэлэх нь цаашаа энэ тэгтэл бас нийт ард түмний төсвөр авч ирсэн үед төсөө авч ажиллаж исэн мөртлөө нөгөө намын харьяалалтаа хүлэгдээл бас ажил хийх хүсэл байвч Билээснээс тайлагдчих чадахгүйсэн бахал гэж би одоо өнгөрсөн цагийн дараа бол дүгнэдэг. Тэгэхээр бас жигсаал цуглаан олцглон гээл бас ерөөдөө өгчүүлээ хувьд бас нам гэж ярьлаа штэ намыг бас урдаа барьчдаг. Тэгэхээр бас ийм байдал гаргуулахгүй төлөө ер нь ажиллаж байсан. Одоо ер нь цааш штэ. За яг одоо ер нь тэр 2004-өөс 9 оны хооронд бол бас асуудал их л хурцлж исэн та бүхэн бүгд мэдж байгаа. Тэр үед одоо өнөөдөрхтэй адилхан бас үржингэн олж хараагүйсэн. Юуны төлөө яваад байгаа үржин над ирэхүүгүй гэдэг итгэн үнэмшил төрөөг байсан. Яг өнөөдөр бол одоо хүмүүс ажигсаж болдгийм байх, цугулж болдгийм байх, тэмцэж болдгийм байх, төр зэсгээр асуудал шийдвэж болдгийм байх. Тэр дундаа ах хамтууд одоо маш илүү их олон үдэн ус асуудлыг шийдэлсэн. Залуучуудад бол нэлээд өвлөрд байрал болсон бахаа гэдэгт бол итгэлтэй байдаг. Таны хувьд одоо сүүлийн үед нэлээд нам хүн байлаа шүү дээ, тий. 2010 оноос хойш бол одоо бас хэл мэдээллийн хэрэгслэр янз бүрийн сонин сэтгүүл вебсайтуудаар бол таны талаар мэдээлэл бол байх байсан. Урд нь бол одоо бас одоо шар мэдээ ч юм уу янз бүрийн байдлаар бол мэдээлэл зөндөө гарч ирсэн. Тэгээ хүмүүс ингэж яриад байна л да. Ямар нэгэн жигсаал цуглаан хийсэн хүн бол яаж хийж байгаа төрийн албанд одоо хамрагдаад байна тий. Одоо эхнээсээ одоо төрийн албаа хаагчд болоод албан тушаал дээр очих нь очоод одоо ингэж нам гүмхэн болчлаа гэж ойлгоод байна л да. Та одоо яг юу хийж байна? Ер нь яг тэ энэ шинэ нийгэм байгуулж байна. Бид нар чи иргэний нийгэм байгуулж байгаа шүү дээ. Иргэд үүсэж чинь түүнийг төр засаг бас сонсдог. Төрний хариуд нь бас шийдвэр гаргадуулах хэрэгтэй ийм нийгэмд орсон л доо. Гэхдээ яг манай одоо 20 гаруй жилийн түүхээс ингээ харахаар аливаа нэгэн иргэний нийгмийг байгуулж байгаа хүмүүсийг аль болохоор маш хурдан барьж авч борцлохын төлөө явж байгаа л да. Энэ одоо та бүхэн хэлээд байгаа тэр албан тушаал авч амын хаадаг асуудал руу ордог. За би бол одоо нэг ямар ч албан тушаалд очсон ам бол хаагдахгүйгээр л одоо байна гэдэг хат итгэлтэй байдэн шүү дээ. Тэгээ хэсэг одоо бас дугаа байлаа шүү, нам гүмхэн байлаа шүү. За би 2009 оноос 12 оны хооронд бол Монгол Улсын их сургуулийн хуулийн ангид орсорлцсон. Тэгээ энэ чинь бас надад чинь гудамжны авгаа боловсролоо агуул 9 жирээр хэлдэг байсан. Бас энд хариу барих гэж. Тэр бол танд их хүн дээр туссан байна шүү дээ. Хүн дээр тусгаасаа гадна би хүмүүст голгож гэдгээ өөр бол олж харсан. Намайг зөвхөн гудамжны хөнгөж хараад байгаа юм байна да. Бас биш шүү гэдгийг харуулах хэрэгтэй гэдэг тийм зорилго өмнө тавьсан. Тэгээ тэр зорилтоо би бас биелүүлж их сургуульд 2 жил хагас сурлаа. Одоо дахиад үргэлжлүүлээд бас магистрт сурч байна. Тэгээ энэ олон дипломны ашгийг одоо хизээ гаргах бол та. За яг би ч нэг диплом аваад ямар задлаж хүн биш учраас албан тушаал хийхгүй ч гэсэн дипломын ашиг гэхээсээ илүү эхлээд дипломоор авсан сургалтаа өөртөө хэрэгэл сурыг. Бас өөрсгөө мэдхгүй байгаас одоо тусалж сурыг гэж бодож байгаа. Гэхдээ би зөвхөн дипломыг худалдаж юм уу нэр алдраараа хөөцөлдөж аваагүй яг толгоондоо юм хийж сурч өөртөө хэрэглэхийн төлөө сурч нэг болж авсан. Тэгэхээр ер нь бол таны үеийнхэн бол одоо хараад хахад ихэнх нь бол тайлбартай суугаад ач зээгээ хараад байж та бас нэг үлгэр дуурайл болоод энэ хүмүүст бас. За би энэ дээр нэг үг хэлчихье. Эртний монголчууд одоо 45 насыг эд нас, 55 насыг эдэрмэг нас, 65 насыг ахмад нас, 75 насыг ахмад нас гэдэг байхгүй. Одоо бол манай монголчууд 40 насыг л ерөөс ахмад нас гэж үзэж штэ. Тэгэхээр хүн ам цөвтөө манай монголчууд өөрсдөө бас нэлийн чадварлаг ард түмэн. Гэтэл энэ зөв 40 наснаас эхлээд бүгдийн тэтгэврийн хүн болгож бас гэрээ хорионд аваачих гэж байгаа төрийн буруу бодлогыг бас эвдэх юмсан тий 75 настайгаас эхлээд хүмүүсийг ахмад гэж үзэх юмсан.
гэж боддог. Тэгэхээр би бол өөрийгөө эмээ болчлоо. Тэтгэр аваад гэртээ сууж хүн бол биш гэж үздэг. Тэгэхээр таны нас бол одоо чадварлаг насанд нь орж ийн гэсэн. Би бол эдэрмэг насанд эдэрмэг насанд нь орж ийн гэсэн үг. Тий, дахиад ахмиг насанд орно тэгжиж ахмад болно шүү дээ. Тэгэхээр бол ер нь бол болоог байна. Тэгээд болоог би бол ямар ч байсан одоо цаашд бол бас надад зориг биш шүү. Өшөөч их юм хийх бас боллоо. Ер нь ирэх одоо сонгуулиар улсын их хурлын гишүүдийн эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэх болов. 16 байх уу? Тий. Одоо юм далдыг хардаг далал юм биш би яаж мэдэх вэ? Ард түмэн тэр бас сонголтоо хийх бах. Ер нь нийт дэвшилт бол ажиглаад хар сүлийн зүйл улам л ихсэж байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд маань эрэгтэйчүүдээс дутхгүйгээр нэр дэвшиж байгаа. Тэгээ хүмүүс бол бас дутхгүйгээр сонгож байна. Одоо өнөөдөр их хурл 10 гаруй гишүүн болцсон байна. Энэ бол ард түмэн эмэгтэйчүүдийг бас илүү олж харж байна гэсэн юм дүгнэлтэн төрсөн дээ. Та яах вэ? Мэдхгүй байна. Би өнөөдөр хэлж чадахгүй байна. Та ер нь бол нэр дэвшнэ үстэй. Мэдхгүй би 16 онд одоо яах юм бол да би одоо чинь Монголын ахмадын байгууллагын ажлыг бас арчилсан нийгэмд ахмадын байгууллага яаж одоо амьдарч аж төрж энэ нийгэмдээ яаж үүрэг гүйцэж байгаа гэдэг бас ахмадуудаа харуулахын тулд би Монголын ахмадын байгууллагыг чиг үүргийг засгийн газартаар хийгээд авч ажиллаж байна. Тэгэхээр би энэ ажлыг бас хөлдөр нь босгож чинкнээс нь бас хийж хойч үедээ ер нь ажлыг ингэж хийх ёстой байж гэдэг харуулж өгөх юмсан гэсэн ийм зорилго тавьсан ажилд бол орсон байна. Тэгээ ер нь бол санаа байгаа шүү дээ. Санаач гэж одоо энэ эмэгтэй гишүүдийн дунд ороод бас ажиллах юмсан. За яг л тийм тэнд орсон орог би ажиллая шүү дээ. Заавал их хурл орж ажил хийдэг. Их хурлаас гадуур ахаар ажил хийдгүү гэсэн үг. Хэсэг болоо улсын хурлд нэр дэвшнэ гэж явж байна. Дэвсэн шүү дээ. Би ч угаасаа 2000 онд дэвсэн, 2008 дэвсэн, 12 дэвсэн шүү дээ. Гэхдээ тэгээд одоо Монгол улсад баасан гэдэг хүн улс төрийн итгэн буураг гэдгийг харуулж л нийт дэвшиж байгаа шүү дээ. Тэрнээс биш заавал тэр суудал очиж дарга болж үгүй хэлэхгүй. Би зүгээр гудамжны агуу нэртэй байхдаа асар олон асуудал шийдсэн шүү дээ. Тэгэхээр зүгээр өхмөл их хурлын гишүүн байсан дөрөх нь хөдөлгөөнтэй гудамжны хүн байсан илүү ажиллагаа хийж чаддаг гэдэг би харуулсан учраас энэ дэр бол ард түмэн намайг их хурлын гишүүн болоход бас зүтгэд хэдийн юм гэдэг үгээс нь харахгүй болсон байхаа л гэж би найдаж байгаа шүү дээ. Тэгэхээр та өөрөө хэлж байна л да тухайн үед одоо намайг гудамжны агуу гэж дууддаг байсан гэх тий. Тэгээ бас нэг нийтлэл гарцсан байсан л та баасангийн явсан газар балагтаа гэд хүмүүс ер нь одоо ингэж яриад хахаар тань эвгүй санагдахгүй. Гэхдээ эвгүй санагддаггүй шүү дээ. Яг нөгөө балагтаа гэдэг нөгөө их мэдлэгнүүд ингээд чихэн намар сайхан сууж яхад нөгөө тэдний шин чочоогоол ийм юм уу тийм юм уу шаардаад санаанд нь орлогоогоор жагсаал тэнцээд ахаар зэрэг тэднэт балаг болж харагдаж байгаа болохоос яг миний тавьсан зорилтуудыг энгийн ард түмэнд бол ашиг болж харагдаж байгаа гэдэгт би бол бүр нүр ихтэлтэй. Тийм учраас тэр бол даргамт балаг болно, их мэдлэгнээс балаг болно гэхээс ингийн ард түмэнд балаг болохгүй. 111 хүртэл хийж ирсэн шүү дээ. Одоо яг 5 удаа гэсэн. Ер нь энэ үед юу бодож байв ерөөхдөө? Юу бодогдох ямар юм хийсэн биш гараал дахиад тэнцэн л гэж бодогдсон шүү дээ. Өршөөл улам хурцлагдсан шүү дээ. Тухайн үед яг таныг одоо бас нэг хууль зүйн яамн дээр нэмд орц сайттай уулзах гад бас тэн дээр ууллаа тэр одоо өдөрлөгийг өмүүллээ гэж баримтчилсан байгаа шүү дээ. 20 цаг дээрсэн юм. За яг тэр чинь ч нэг өдөрлөгийг өмүүлж сүйч болоогүй маа зүгээр тавтан морилно гэсэн хаалгаар бид нэр орсон юм л да. Тэр өдөрлөг болохоос 7 хоногийн өмнө уулзалт хийх хүсэлт гаргасан байсан. Нөгөө алдарт 7 сарын 1-ний асуудлыг хохирччүүд юм чинь. Тэгээд тавтан морилно гэсэн нээлттэй өдөрлөг дээр бид нар очив. Тэгээд одоо уулзах уу яах вэ гэдэг нэмдэр цайдаас уцаар асуусан та уулзах юм уу үгүй юм гэдгийг. Тэгэл та битээ тагхаараа дараал гэдэг үг хэлсэн л дээ. Тэгээ би орж ирээд хамгийн гол нь тэр зөвлөгөө өгөх гэж байгаа улсууд дотор та нарт дотор энэ хөлдөгөрт тонод ирсэн хөл өгтөө ижиг өрөв төсөлтөлтэй хүн байна уу гэж би ойлцсон. Одоо тэгээ би чи бас нулимс гардаг амьд амтан болохоос ямар лагаар хийгээсэн алин биш үү тийм гэж ойлно шүү дээ. Тэгэхээр чинь тэгэл уйллал гэж намайг аваад явсан л да. Тэгээ сүүлдээ миний нулимс хүртэл ял болж хувирсан нэгэд тэгтэл үнтэй нулимстай гэдэг юм ойлгосон. Тэгээ хэд хоног тэнд байсан бэ? 21 хоног байсан. 21 хоног байсан. Өөрсний хадлаа. Өөрсний хадлаа. Тэгээ тухайн үед бол таныг одоо тэнд байхад нэг сэтгүүлч уцаар холбогдсон байсан тий. Тэнд юу н уцтай байж болт юм уу? Болохгүй шүү дээ. Надтай тэнд ямар сэтгэл уцтаар холбогдож байгаагүй. Тэнд одоо ямар сайтн дээр үлээ ямар ч хэсэг байсан уцаар холбогдоод тэгээ өөрөөс чи яриа аваад энд одоо уц барьж болт юм гэсэн чи болно гэд. Уцгүй бол уцгүй орж хаширсан гэд та нэг ярьслаа өгсөн шүү дээ. Хөө би тэндээс ерөөс уцаар сэтгүүлчтэй ярьслаа өгч байгаагүй. Миний уцыг бол яг шууд хураад авчдаг шүү дээ угаасаа. Ус хураах үед чи өдөөс бүх юм хураана. Өөргөө амиа оруулж байна гэдэг их сонирхолтой юм ярьдэн шүү дээ. Тэгээ би ч бол амиа оруулах хэмжээний тийм шилсотог юм бол биш л дээ. Тэмцдэг одоо та ямар хүмүүстэй хамт байх вэ? Оо тэгэл хөөх юм янз янзын аргаар баригдсан усуд байж тээ. Нөгөө бие үнэлэгчээд, нөгөө спирт зарагчаад, нөгөө савтуугаар машин баригчаад тэгэл одоо хадмаав юм уу өөрийнхөө нөхөртөө муудалсан хүмүүс гэлээ. Тэдний ирэх ашигын төлөө одоо дуурай гэж бодсон уу танд? Оо яах вэ? Хүний ирэх одоо зөрчиж байгаа зүйл харагдсан уу? Оо маш их шүү дээ. Анх ингээл ороход чинь хүүтэн байрна тэгэл цагаар бийс суулдаг.
цонхоор чарах ирэхгүй тэгээ цонгож ижтэй тэр нэг жохон мөхштэй. Тэрнийхээ төлөө барахад бол зоохон ам дээрээ бас ингээл бүр өмхөнд гарахгүй бол зоохон мөхөн байж лсэн. Тухайн үед бол шаардлага тавиад парын халаагаад усын тавилаад одоо найлд нь арц уугуулаад савн тавилаад тэр охиныг эмчилгээнд явуулаад нэг жирэмсэн охин бас харагдсан байсныг хэлжиж гаргуулад гэл зүгээр суухгүй шүү дээ чи тэндээ бас ажиллаа хийгээд ааха ер нь та цагдаа нарт ер нь бороход болж ирсэн үү? Ер нь бороход болсон. Үгүй нөө цагдаа нар хэдэж бороход байгаагүй. Тэгээ хүмүүс л энэ баасан гэдэг хүн цагдаа үздэггүй л үгүй шүү дээ. Цагдаа нар чинь бас бидний чинь хүн л юм чинь бие биенийхээ хүндэлдэг шүү дээ. Манай цагдаа нар чинь зүгээр ард түмний татвараар хувцсан мөссөн бас л нэг ард түмний ийг л ардын хүүхдүүд шүү дээ. Команд нь гүйцэтгэл команд энэ чинь тий. Баримтлаад ирэхээр баримтлаад очиж шүү дээ. Тэгвэл яадаг чарга байхгүй. Тэдний ажлын онцлог болохоос биш үнэндээ бас нургуудад баримтлаад байгаа юм биш шүү дээ. Тэр бол би бас нэг ойлгохтой байл үүдээ. Тэгэхээр чин цагдаа бидний хооронд бол тийм үйл бодлын эсрэг цэцэрэг надад үзий ятсан би цагдаа үзий ятсууд бол байдаггүй. Тэгэхээр тухайн үед бол бас одоо ахмадуудад өгсөн байр орон сууцнууд эзний олсонгүй гэсэн гарчигтай бас нийтлэл гарсан биз дээ. Тэр үр нь ямар учиртай? Ямар хүмүүс нь байр аваад ямар хүмүүс нь аваад? Ямар ч байсан 2008 оны 6 сарын 6-нд Ахмад ажлын орон сууцны асуудлыг нэг өрөө байраа 35 саяд багтааж бид нэр зарлага гаргуулж чадсан. Энэ зарлага гарсны дараа би яг хуурамч одоо хүмүүс арын хаалгад олцоод Ахмадуудын орон сууц руу халдчих гэдэг боломжлыг гаргахын тулд тухайн үеийн хөдөлмөрийн яамтай ярьж агаад 39-45 баруун хязгаарын дайнд орсон амьд цэрэн байгууллагын нэрсийг өдрийн сондор албасаар зарлуулсан. Тэгээд тэр зарласан нэрсийнхаа дарга өгсөн. Тэгэхээр энэ дээр бол би Ахмад ажлын орон сууцсан дээр худлаа одоо хажуугаар нэрч хүн авсан гэдэгт бол итгэлгүй. Тэр үед бол одоо 40-од байрнаас яг одоо тантай тэмцэж явж исэн 10 түнэл байрыг авсан. Бусд нь бол өр хүүхэд нь боломжтой тий. Бас боломжтой хүмүүст өгсөн байна гэсэн ярьцлага өгсөн байсан. Тэр үед чинь Ахмад ажлын асуудал чинь анх улсаас орон сууц авч ирсэн улсуудыг хасаад огт орон сууц авч байгаа үүд нь ихний ээлжинд өгөх гэж шийдвэр гаргасан. Энэ нь 2 сарын дараа буруу байна. Дайнд орсныхын төлөв орон сууцыг урд нь ажлын орон сууц авсан ч гэсэн өгөө гэдэг асуудлаар залруулагдаад бүгд авсан. Та тэрний өмнө байртаа болсон, хойно байртаа болсон. Би чинь 2007 оны арц салбарынхаа баяраар 2 өрөө байр шагнуулсан. Хаанаас өгсөн? Монгол арц салбараас. Монгол арц салбар чинь угаасаа нөгөө арцсан хувьсгалда хүний эрхийн төлөө сайн ажилласан улсуудад байр өгдөг шүү дээ. Одоо нэг миний тооцоогоор 100 гаруй хүн төгсөж байгаа шүү. Тэр улсуудад л нэг бий. Тэрнээс биш одоо онцгойлоод нэг тусгайлаад байр авсан бол байхгүй. Ер нь энэ бол Монголын ард түмний нийт төсвийн хөрөнгөөр авагдсан байр бол биш. Арц салбаны өөрхөн сангаас арчилсан. Тэр сангаанаас үрддэг төсөв. За тэр нь тэгээд мэдээж тэр арчилт одоо хөлийн бишрс улсуудыг хөрөнгөний хэлбэр гэж би хардаг. Тэгээ тэнд чи ялгаа байхгүй бас одоо Монголын ард түмний татварын одоо төлсөн мөнгө яваад байгаа юм шүү. Үгүй хаа тэнд төсөв тэр бол төсвөөр бүрддэг мөнгө биш. Яг Монгол улсын төсөв өөрөө нийт ард түмний татвараас бүрддэг шүү дээ. Тэрнээс тэр сангууд чинь сайн дураараа асуудлаа дэмжигсэн юм а дэмжил сан бий болдог. Таны тухайн үед одоо бас нэлээд асуудал өндөд байна. Энэ бас аваа ер нь одоо бас жоохон амын дарахгүй болохгүй нэ гэж байр өгсөн юм шүү. Би байр авсны дараа 9 онд ч баримтлагдчихсан 10 онд ч баримтлагдчихсан шүү дээ. Тэгээ 2 жил бас дуугаа байсан юм шүү. Би огт дуугаа байж үзээгүй. Одоо ч дуугаа байхгүй. Биний амьсгал харагдал дуу харагдахаас шигээр дуу харагдах юм ч боломж байхгүй. Би тэгээ 2 өрөө байрны төлөө хүн болж амьдрахгүй шүү дээ. Би чи Монгол улсын хүн чинь эх орныхаа сайн сайхны төлөө хойч үеийнхээ өмнө үр хүлээж л амьдрна. Хүмүүс болохоор 2 өрөө байрныхын төлөө энэ Монгол улс ч одоо нарддаг маань дахиад хэдэн 2 өрөө байрнууд харагдаад байгаа юм шүү. Хаана? Надад тийм. Одоо тэгвэл хүмүүс сайхан л байна. Одоо хүүхэд маань нэг шалгуугэрт айлын түрээс яашин даан чинь тэрийг оруулчихсан тэгвэл тэрийг маань одоо тодруулаад тэгвэл сайн л байна. Надад өөр бол ямар нэгэн байр байхгүй. Тэгээ би ямар нэгэн шунлын асуудлаар асуудалд ханддаг хүн бол огт биш гэж би бас албасаар хэлмээр байна. Би өөрөө байр барьж амьдрмаар байна л да. Би өөрөө барилгын мэргэжилтэй хүн. Шаварчин. Хүний бэлгэнд өгсөн байранд ингэж яалал суснаас өөрөө байр барьж чад дотор нь ороод байж бол хэм гой үүсэл хийн. Би ер нь надад ингэж буруу үсгээс сардаг улсууд ямыг дандаа таглах юмсан гэдэг тийм хүсэл төрхтэй байдаг учраас хөвшөг хийж хүсдэггүй, сул байхыг хүсдэггүй, дугуй байхыг хүсдэггүй шүү дээ. Би шартаа хортой. Шудраг улсын эсрэг би заавал дуурах дуртай. Шудраг юм бол мэдээж дэмжиж явна. Тэгэхээр бас хүн лимч юм бас амьдрч тараа. Тэгэхээр амьдралаа юугаар залгуулж яах ерөөхдөө мөнгө хөрөх гээд ер нь амьдралд одоо хэрэгцээний мөнгө төрөх гэж бас байгаа шүү дээ. Яг тэ би бол тэгж бустай адилхан үнэтэй машин унаа, үнэтэй утас байрыг хувцсны сайхныг үсгэж бодож авдаггүй. Зүгээр л хүнтэй адилхан өнөөдөр хоосон онцгүй хоёр идчихгүй мөр нүцгэн гүйчихгүй болоо. Миний гол зорилго л юм.
Тэрнээс одоо нэг өмч хөрөнгө цуглуулсан улсуудад 10 нас илүү харилдаг юм болоо та хамаа юу. 10 нас илүү харилах гэж илүү юм цуглуулсан ч тийм байхгүй ш. Бидэд бусдын жишээр адилхан амьдарч байна. Манай өвгөн болдог л гар хөлийн урцаа учраас бусдад одоо ажил хийж өгөө 5 орноос олж байгаа. Одоо би өөрөө цалин авч эхэлж байгаа. Усын төсөөс одоо л жинхэнэ усын төсөөс би цалин авч ажил хийж эхэлж байна да. Тэгэхээр ер нь бол тухайн үед одоо бас нэлээд бас тэмцснийхээ хариуг бол одоо хүртэж эхэлж байна гэж ойлгож байна. Би тэмцний хариуг хүртгээсээ илүү Монголын ахмадуудыг өшөө харин зөв зам руу нь оруулмарх юм. Ахмадуудын холбоо хүртэл ингээ хоёр хуваагдчих юм шүү. Хоёр хуваагдах нь байхгүй. Монголын ахмад бол бас одоо 90 жилийн төвхтөө Монголын ахмадын холбоо гэдэг байгаа. Тэгэнгүүт одоо яг таны өөрийн удирддаг бол Монголын ахмадын чөлөөт холбоог гараад ирчих. Тэгээ сая бол одоо саяны сонгуулиар арчсан нам ялсан. Тэгээд ерөнхий сайдтай бас гэрээ хийсэн байс тээ. Би ингэж хардсан шүү дээ. Монголын ахмадуудыг чөлөөтэй чөлөөгөө арчсан намыг хардсан намах гэж хуваамар байна. Бид нар үндсэн хуулиар нэгдмэл улс гэж зарласан учраас Монголын ахмадууд ч залуучууд ч бүгд нэгдмэл баймаар. Тэгэл хэн зөв юм чинь тэрийгэ дагаал асуудал шийдэж явмаар. Бүгдийг баазмаар байна гэж. Баазахтай болно биш. Энэ баазах гэдэг асуудал ерөөсөө биш. Ерөөсөө Монгол улсад ахмадуудын чиглэлээр юу хийж байгаа гэдэг нь олон түмэнд нэгдсэн нэг ойлголтод баймаар байна. Нэгдсэн улс бид нар баазахдахгүй байгаа нэг талын нэг тарсаар байтал цаан чи их орон зүйн дуусгах гэж залуучууд нь. Тийм учраас Монголын ахмадуудтай бид нар юу гэж ярьж байгаа вэ? Ахмадуудыг намчруулахаа болий. Бид нар одоо энэ намчрахаа нам дагаагүй гэдэг нас бол дууссан. Одоо өөрсдөө хувь зээний төлөө буюу ирээдүйн сайн саналыг бид нар нэгдүүлэх ёстой гэдэг нь Монголын ахмадууд болгоо нэгтгэе үндсэндээ хөлийн зөвшөөрөгдсөн байгаа. Бид утгахгүйгээр Монголын ахмадын холбоотойгоо нийлж Монголын нийт ахмадуудад нийт монголчуудад хандсан хамтын нэг байгууллага боллоо шүү гэдэг тийм урайлга гарах бэлтгэл ажилдаа орцсон ба. Та өөрөө айл нам их үлээ. Би ямар ч нам юм биш. Нам босоо. Нам бос. Тэгэхээр одоо ер нь бас цаашдаа хийх төлөвлөгөөтэй ажлын хувьд юу байна? Одоо яг юу хийж байна? Монголын ахмадуудын асуудлаар бол хийх ажил маш их байна. Тэтгэврийн зүрх бол огтарлаагүй. Дээд тэтгэвэр сая гарчаад байхад доод тэтгэвэр 103 мянган явж байна. Гэтэл энэ усад бүгдээрээ датхан 70-60 гарсан насны ижлэхэн, байгуулжсан нийгмийн социализмын ижлэхэн, одоо амьдарч байгаа зах зээлийн нийгмийн ижлэхэн, та авдаг цалин ийм хол зөрүүтэй нэгдүүд энэ өөрөө нөгөө үндсэн хуулиар олгогдсон хүнийг ялгарлан гадархгүй гэдэг энэ үзэл баримтлал алдагдчихад байгаа. Тэгэхээр би Монголын ахмадуудын тэтгэврийг ямар ч бас ойрхон хэмжээнд хүрэх ажлыг нэг номерт хийн. Хоёрдугаар одоо зах зээлд орсноор нөхөн олгоор гээд 4 хүүхдийн ээж нэрийг бид нар бүгдийн тэтгэврт гаргасан байгаа. 31 настай 32 настай залуучууд хүртэл тэтгэврт гарсан. 4 хүүхд гарсныхад л. Тэгэхээр нөхөн олгорын ээж нэрийн асуудлыг бид нар маш хурдан нөхөд тавих хэрэгтэй. 3-дугаарт манай Монгол улс зах зээл рүү орохдоо байгууллагын архивууд хэмжээгээр алдагдсан, өргөдсөн. Тэгээ энэс болоод нөгөө тэтгэвэр тогтоолох гэр хүмүүсийн цалингийн тодорхойлт байхгүй болчихсон. Тэгэхээр цалингийн тодорхойлтгүй учраас хүмүүсийн тэтгэвэр маш худлаа тогтоогдож байгаа. Жишээлбэл 350 төгрөг авсан 24 жил ажилласан хүн 900 төгрөгийн цалинтайс 24 жил ажилласан хүний тэтгэвэр хоёулаа адилхан болчиход байгаа. Гэтэл уг нь 900 төгрөгөөр авчихсан тэтгэвэр өндөр ах хэвээр. Гэх мэтээр бидний донд бас их ажил бий. За ахмадууд одоо өнөөдөр нийгмийн хүн амыг тийжих дийлэн хэмээг ахмадууд нуруундаа өрч яа гэдэг бол тэтгэврээ жилээр 6 сараар зээлэр авдаг. Тэрийг аваад залуучууд хүүхдүүд ажилгүй хосуудад хийжээж байна. Тэгэхээр энэ ахмадуудын тэтгэврийг зээлэр авч байгаа залинд болоод банкнууд 15-18% өндөр хүүтэйгээр тэтгэврийг олгож байгаа нь 9 сарын тэтгэврээ авах гэж байгаа зээлж авч байгаа хүний 2 сарын тэтгэврийг банк шууд хураад авчиж байна. Энэ мэдээ асуудал дээр хэвсэглээд бидэрт маш олон асуудал байгаа. Энэ бүхнийг бид янзлах ёстой, зэгслэх ёстой. Дээрэс нь ахмадууд эмнэлгийн асуудал маш хүнд байна. Ахмадуудад өөр ингэсэн эмнэлэг алга. Одоо 70-аас дээш 60-аас дээш өвдөд очихоор эмнэлгүүд таач одоо нас хэд 70 гарцсан. Гэхдээ баг л өгөх гэж байгаа биз дээ. Та одоо эмнэлэг зүйлүүд яах гэж хэлж байгаа эмнэлэг зөндөө байна. Энийг хэлж байгаа ахмадууд уйлд хэлж байгаа асуудал асар их байна. Тэг бид нэгэд хийх ажил бол маш их байна ахмадуудын чиглэлээр бол. Эмнэлэг бид нар одоо ханцаа шумлж орох гэж байгаа да. Та өөрөө тэтгэврт гарлаа. Гараагүй байгаа. За одоо идэвлээ. Би эдрэг хэлсэнд яваа. Мэгтэй унасаа хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо хэлхээсээ бүр хэлэхгүй. Таныг бас Монгол улсын ерөнхий сайд Алтан уугийн орон тооны бас зөвлөхөр ажиллаж байгаа гэсэн. Тэгсэн. Энэ чинь нам хөгөд байгаа ажил биш үү? Үгүй би Монгол улсын засгийн газар бол гүйцэтгэх мэдлэг хэрэгжүүлдэг учраас Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд ажил явуулдаг. Нийт ард түмний засаг захиргааны нэгж удирддаг хамт би тэр хүний зөвлөх болсон. Энэний ард зовтох нь юу гэхээр ерөөсөн манай Монголын томчуудад ямар нэгэн мэдээ шууд хүрдэггүй. Дандаа доороос хаадтай байдаг. Тэгэхээр би энд бол хоёр талын ашигыг харж зөвлөхөр болох нь хүлэмжшэрсэн. Нэгдүгээрт би ерөнхий сайдаар шууд хэлэх ёстой үгээр шууд оруулж хэлжээ. Тэгвэл төрийн ордны чангаада царай алдаа цагдаатай дуудсан нэр авч ямааргүй шүү дээ, тийм. Тэгээд шууд ордог. Хоёрдугаар засгийн газрын бодлогод ахмадуудын асуудлыг бид нөх хүчтэй оруулах ёстой. Тэгжээ засгаас зөв шийдвэр гаргах ёстой. Тэгээ энэ хоёр дээр би орон зайгаа зөв эзлэх ёстой гэдэг утгаараа бол Монгол Улсын ерөнхийлөгчийн
ерөнхий сайдын зөвлөл хийж байгаа. Орон тооны бус Орон тооны бус. Цалин идэв хөө. Байхгүй, ямар цалин байлан байхгүй. Ямар цалингүй. Байхгүй. Ямар тийм хүргэнэ гэсэн. Зөвхөн дуу хоолойгоо өөрөө тэрнтэй нүг тулж уулзах ийм л асуудал явж байгаа. Тэгээ янз бүрийн ажил төрөл бол арай хурдан мөтөн тий. Маш хурдан гэж байгаа. Хувийн ч хувьсгалын ч ажил бол хувьсгалын ажил би огт хийхгүй. Би хувьсгалын ажлыг хувийн ажлыг огт хийхгүй. Би ерөнхий сайд дээр оруулж байгаа одоо би чинь 9 дахь удаага орсон байгаа. Орох болгондоо юу яригдахаа би бүгдийн цаасан дээр 2 бичээд ерөнхий сайдтай яриад асуудал шийд явдаг. Тэгэхээр би алтан сайд дээр зөвлөх хийснээс хойш ямар санал тавьсан, хэдэн биелээгөө, аль нь биелэх шатанд явагдгийг би жилийн дараа ардмдаа тайлагна. Тий. Ягаад жилийн дараа гэж? Яг нь бас нэг хугацаа орсон. Хугацаа шүү. Яг л аливаа ажлыг чинь хугацаа орно шүү дээ. 3 сар болоод одоо их хичээн хутлаа саймсраад хэрэггүй шүү дээ. Ямар ч бас хийгээд үр дүнгийн хараад бодохолгүй хийж хийн үхээс биш. Дөнгөж 2 сар болонгуудаа би тэгжээш гэж хутлаа саймсрах би бол тийм далжганаар зам дургүй л дээ. Тэгээ ер нь бол 2006-7 хоног бодвол арай соёлтой тэмцэж байгаа хэлбэр гэж ойлгож байна. Соёлтоос гадна хурдтай боيو. Таатай сэтгүүлээр хэвлэлээр янз янзаар бичилдэг. Тэгээд тэр тухай ер нь заргалдаж бичсэн гэж бодож шүү дээ. Тэгэхээр бас 2 сарын 14-нд бас засгийн газартаа бас хамтарсан гэрээ байгуулсан гэсэн. Энэ тал дээр ер нь яг ямар ажлыг хийж байгааз 21 аймагт бас ахмадын холбоотуудаас хамтран ажилланаа бас яг ахмад 90 жилийн түүхтэй яг ахмадын холбоотой ахмадын чөлөөт холбооны хувьд бас ажиллана гэсэн иймэрхүү бас мэдээлэл байсан л та. За яг одоо ерөн цаг хугацааны үед манай Монголын ахмадын холбоо гэж одоо 90 жилийн түүхтэй ахмадын холбоо маань өнөөдөр хүртэл ахмадын малгай хурж ирсэн. За сая он гараад 2 сарын 14-өөс эхлээд цаашид ахмадын байгууллагын ажлыг Монголын ахмадын чөлөөт холбоо засгийн газрын өмчиг өрийн хөлбөрийн гэрээ байгуулагдаж байгаа. Тэгэхэд энэ гэрээний үндсэн дээр бид нар ажиллагаа Сэлэн аймагаас эхэлсэн байгаа. Тэгээд Сэлэн аймгийн одоо ахмадын удирдах ажлуудын зөвлөнд оролцоод ирсэн. Сэлэн аймгийн засаг даргатай хамт ажиллагааныхаа гэрээг байгуулсан. Сэлэн аймаг дээр одоо манай хуучин ахмадын холбоо, Монгол ахмадын чөлөөт холбоо хоёр хамтраад нэгдээд хоёр талаасаа удирдлагын зөвлөлтөд гаргаад ингээд ахмадын чөлөөт холбооны салбар зөвлөл Сэлэн аймагт одоо үүссэн байна. Одоо бүх сундуудаар үүсэж явах гэж байна. За ахмад тээвэртэй холбоотой бид бас хамт ажиллагааны гэрээ хийсэн байна. Одоо бодохгүй бас Монголын ахмад мэргэжлүүдийн үндэсний сүлжээг ажиллуулах хэмжээний энэ ахмадын байгууллагатай бид нараас уулзалт гэрээ хийх гэж байна. За өнөөдөр хэд Хинтээ аймгийн Өмнөдлөр сумын ахмадын байгууллагыг бас хамтын ажиллагааны шаваа тавьчаад явлаа. Гэх мэтчингээр бид нар ер нь ахмадын ажлыг шинэ шатанд гаргах нь зүйтэй юм аа. Энэ зах зээлийн нийгэм, арчилсан нийгэмд ахмадын байгууллагын шинжилгээний зүйтэй дээр ер нь нийт ахмадуудын маань санаа сэтгэл бол ер нь бүгд нааш эргэцсэн байгаа. Тэгээ бид нар бас энэ одоо итгэл найдварыг алдахгүй төлөв ажиллагаагаа явуулах гээд. Тэгэхээр энэ оноос л юм ерөөхдөө бол энэ хөдөө орнотогт сая 4 сарын 29-ноос 5 сарын 1-ний хооронд яваад ирсэн бид нар. Тэгээ бид нараас ахмад цэгийн гэсэн одоо анхны Монголын ахмадын байгууллагын анхны сайтыг Монгол улсад нийцээд байна. Тэгээ энэ сайтн дээрээс бүх одоо Монголын ард түмэн тэр дэлхийд байгаа нийт хүмүүс Монголын ахмадын байгууллага яаж өөрчлөгдөж байгаа тухай процессыг олж харах юм боломжийг бас бид нийцээд ажиллаж байна. Тэгэхээр таныг одоо бас түрүү ярианда дурдчихсан тий Монгол улсын ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөр ажиллаж байгаа гэж. Яг одоо ерөнхий сайд өөрөө таныг одоо орон тооны бус зөвлөхөр авъя гэсэн юм уу? Та өөрөө болъё гэсэн юм уу? За энийг бол манай ахмадууд хуралдаж агаад энэ саналыг оруулах зүйтэй гэдэг санал тавиад тэгээ ахмадуудын шийдвэр энэ саналыг ерөнхий сайдд оруулсан. Та өөрөө санааг нь гаргасан юм шүү. Хэдүүлээ ингээд би нэг ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх болчихё гэдэг. Гүү би тэр санааг гаргаагүй. Яг манай ахмадууд би яг хүн юм болохоор бас л эхлээд санал тавих ах гэж харж лээсэн л да. Тэгээд 9 сар өнгөртөл санал та ирээгүй. Тэгээ манай ахмадууд 9 сарын 14-ний өдөр хуралдаад та одоо бити ингэж одоо санал мандал хөдөж гүрээс боодээ. Одоо эндээ гол нь шиг нийтийн эрх шинжилгээ ажилтаа чухал байна. Тийм учраас та энэ саналыг тавьж өгөөч гэсэн. Ахмадуудын хурлын протоколоо бидний саналыг аль бисаар оруулсан. Тэгээ ерөнхийдөө саналыг хүлээж авч одод өсвөлөөр авсан. Яаж хүлээж авсан? Тэгэл ич хүлээж авсан да. Шууд л хариу өгсөн үү? Тэгсэн тэр дараа. Маргааш навсан шүү. Хамгийн шуурга миний амьдрал хамгийн шуурга шийдвэр гаргасан. Хамгийн хурдан бүтсэн ажил болсон тий. Тэгэхээр бас их ч таныг бас одоо бас яриад байна л да. Та ч одоо эдрэмэг насандаа явж байгаа шүү дээ тий. Эдрэмэг настай. Тэгэхээр таныг 3 удаа нөхрөөс олсон гэдэг юм. Хизээдээ 3 удаа нөхрөөс өл амжиж байна. Одоо тэмцэж байгаагаа хажуугаар бас нөхрөөс өлөө яваад ирсэн байж таарах. Тэр битсэн манай хэвлийнх л одоо ямар хүмүүстэй суулгасныг л тодорхойлж гаргаж ирэх. Арго огчтой нэг суудсан байсан. Арготоо суусан, цагдаатай суусан, бас залуу хүнтэй суусан гэж битсэн одоо тэгээд хэвлийнхэн хэвлээ одоо
түгээх гэж бичдэг юм уу, сенсац болгодог юм уу тий. За яг тэгснээр би олмол олны танил болсон. Гавьяатай миний хувьд олны танил болсон тий. Олмол хүмүүс та өөрөө тэгж хичүүлсэн юм шүү тэгвэл. Би юу гэж хичүүлэх вэ тий. Надад одоо нөхрөөсөө салсан тэгсэн асуудал огт байхгүй. Тий одоо хантгаа 34 жилдээ ханилж байдгаар байж лээ. Тэгээ одоо тэг бичих яах вэ. Тэгээд би энийг л өнгөртөө одоо яах вэ тий. Тэгэхээр тийм мэдээлэл одоо сонсоод хан чинь яаж хүлээж авах вэ? Гэхдээ манай хан тэрцээ тэгвэл мэдээ чи хоёлаа энийг л хамгийн зүйл харин манай энийг ууралсан шүү. Тэр нь юу гэхээр хэвтрийнхаа нөхрөөс салаад залуу хүнтэй суусан гэдэг тэр манай өвгөн харин уурж исэн. Хүний зүгээр биччихгүй заавал хэвтэр зорж бичээд тахтай яах вэ гэж тэрэн дээр харин жоохон дургуутж исэн шүү. Ер нь одоо ингээ сони ивэл янз бүрийн вебсайт одоо ингээ янз бүрийн таныг доромжлоо өчсөн шүү дээ. Тэгээ ер нь заргалдаж үзсэн үү? Та өөрөө их заргач юм шүү дээ. Гэхдээ би тэр хөвлөнд бол заргалдаж үзээгүй. Тэгтээ тэргүй хөвлийн хэрэгжил гэдэг чинь өөрөө хүнийг янз янзаар бичдэг. Тэгвэл та өөрөө дуртай бичүүлээд идэв юм шүү. Дуртай бичүүлэхээс гадна яг бичлэгийг л тэгтээ тэргүй бичсэн болгоныг цаг хугацаанд хэмжих юм чинь тэрэнд бол би нэг яадаг шүү дээ. Ачаад бол өгдөг шүү дээ. Таны нүүр чи их сайхан толгор юм а тий. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Тэгээ толгой байхаар яах вэ? 8 саяар нүүрээ татуулсан гэж бичсэн. Тийм тэгээд тэгж бас бичсэн бит яг. Тэгээд би жоохон өнгөтэй гялтганаар харагдж байгаад л баярлал өнгөрсөн шүү дээ. Тийм их мөнгө нүүрэн дээр цацалдаг мөнгөч байхгүй. Хоёрдоос тэгээд нүгээрээ ма татуулаад ахаар миний ээж авнаа дутуу төрүүлээгүй л дээ. Тий. Тэгээ залуу охтууд ч бас ингээ сайхан хүмүүст одоо залуу охтууд таалагдах гэдэг бас нүүр мөрөө жоохон татуулсан юм шүү. Гэхдээ би зөвөр харахад бол их л толгор харагдаад байна шүү. Таны насны одоо юм өвчлөөгүй байна гэдэг бол бас нэгдүгээр би одоо дэмий юмд ууралж нэр ордгүй. Хоёрдугаарт дэмий юмд ууралдгүй гэж та бол бас хэсэг бол нэлийн тэмцсэн шүү дээ. Тэр бол бас нэлийн нэр тэр бол маш том нэр. Гэхдээ хувийнхаа асуудлаар л байхгүй. Хүмүүс ч одоо ингээл атаачтай үзэлтэй хордлон сүтгэх гэж би энийгээ ингээл татваруудын төлөвлөгөө шиг хийг л яваалаа өөрийн нэр бараад идэв юм л шүү дээ. Би бол ерөөсөө тийм асуудал оролцдог. Нийгмийн асуудлаар одоо ингээд нэрвдлээгээд та адилхан л стресс авч байгаа. Яг тэр стресс ч бол нийтийн төлөв гэдгээр би цатгалаа явна шүү дээ. Амныхаа төлөө ш нийтийн төлөвийн нэрвдэж явахарч би чинь сэтгэл зүрхэндээ бол цатгалаа явна шүү дээ. Монгол хүн болсныхаа өөрийг биелж яваадаа би чинь цатгалал явдаг байхгүй юу? Дарга нарыг хараад нэрвдэж тиймээс ингээ ард түмэнтэйгээ сэтгүүлчд рүүгээ ч юм уу тий нэрвднэс ойлголт байхгүй шүү дээ. Тэр шийдвэртэй ноцолж байгаа болохоос би ямар өөр ашиг хад ноцолдог болохоор тэр бол нэг хүчлээ судал нэр болдгоо шүү дээ. Өшөө боловсруулах, өшөө юм уушхар бол тархи оруулах гэхээс атаачтай хөөцсөм рүү ордгоо. Манай хүмүүс чинь чаддгүй мөртлөө чаддаг хүндний дээр гарах гэж махаж суулгаад шүү дээ. Тэр чинь хөр харин та бол чаддаг хүн нь болоо чаддгүй хүн нь болоо. Би чаддаг чаддгүй хоёр дунтлах. Чаддгийгаа хийж чаддаг, чадахгүй гэж шууд хэлдэг л хүн л дээ. Тэ. Ер нь юу хийж чадахгүй бол та? За, хулгай хийж бол чадахгүй, хүн алж чадахгүй ойлгомжтой. Ер нь тэгээд муу үйлдэлээс хол их хичээдэг шүү. Юу хийж чадах вэ? Ер нь бусдын төлөө сайн сайхны төлөө юу ч хийж чадна. Одоо өөр хөх сайн хооч ирээдүйн төлөө сайн л юм гэж үтгэх юм бол тэрийг сайн төрөхийн тулд юу хийх бүгдийг хийж чадна. Зөвхөн ахмадууд гэлтгөө одоо Монгол орны Монгол улсын төлөө сайхан болгож чадах бол. Угаасаа би газар шороны асуудал гаргаж л тавьсан шүү дээ. Анхнаасаа лиценз асуудал. Энд чинь Монгол улсын өөрхөн тусгай тогтмол хувь заяа шүү дээ. Тийм тэгээд би тэрийг гаргаж тавьсан гэдгээр бол өнөөдөр Монголын ард түмний байгалийн маялаг дэлхийн чихэнд хүрчлээ шүү дээ. Гэхдээ манай монголчууд маш удаан сэтгэж байна. Маш удаан ухаарч байна. Би энд бас жоохон гомдолтой байдаг. Одоогоос 9 жилийн өмнө би ашигт мултмлын лицензийг гаргаж тавьж байхдаа Сүхбаатарын Талбайдар 2 жил болохдоо хэлжилсэн шүү дээ. Тэгээд дэлхийн чихэнд хүрээд одоо энэ хүмүүс ч одоо мэдэж орж ирчээд хамаг алтын ухаа гараа явчихдаг юм шүү. Гэхдээ тэр алт хөтөлбөр энтрийг яриад бид нэр одоо баг хүчнээс шинжэнгээ суугаад яриад хинээс эхэлсэн, яаж эхэлсэн, бодлого нь хаанаас яваа, мөнгө нь хаана яваа, хаана очиж зогсохын тий. Та өөрөө дөнгөж сая одоо би лицензийн одоо энэ асуудал. Тэгээд лицензийн асуудлыг гаргаагүй байсан бол энэ чинь тэгээд өшөө чив чимгүй бүх юм чинь лицензээр дуусгалээсэн шүү дээ. Харин гаргаж тавьсан хүчинд лицензийн асуудал зогслоо, зарим хүчингүй боллоо, өхөө байлаа гэд энэ чинь заавал нэг зогсолт хийсэн шүү дээ. Тэгэхээр эн чинь лицензээр хүмүүс зараад нэг ойлгохоос одоо харин манайхан чинь яг ухаад эхлэхээр нөгөө байгаль дэлхийн сүүдээр бэлчээргүй болоод тий янз бүрийн өвчин гараад ирэхээр хүмүүс одоо доороосоо тэмцэж эхэлж шít. Одоогоос 9 жилийн өмнө намайг анх тэмцэж байхдаа хүмүүс телевизийн хүртэл 2 хуваачаал нэг хэсэг нь баасан хайчиж байгаа тэмцээч гээл нөгөө хэсэг нь баасан далд хийгээд бараг л устгаад өгөөч гээл ингэж ард түмэн моднорт над дээр ингээл 2 хуваачаал асуудал болж байхдаа бол нэрээс шаналж л байсан. Яасан одоо бас ойлгох цагт хугацаа нэлээд хол байгаа юм байна гэж бодчихсон. Таны тэр үед одоо дэмжиж байгаа нь олон байсан болов. За энэ баасан авгаа балаа авгаа гэж хэлж байгаа одоо тэр буруу ойлгодог хүмүүс нь олон байсан болов. 2004 оны 11 сараас 2006 оны 3 сар хүртэл ер нь буруу ойлгодог нь илүү байсан шүү. Нийгэмд одоо нэг 70 гаруй хувь нь бүр шууд буруу ойлгодог байсан.
А яг одоо манай байгууллага дээр яг ирээд тухайн миний үгийг сонсоод яг надтай ингэ зэрэгцээд ирсэн усуд бол ясмахантай шигтлээ ойлгоо. Иргэд нь бол сайхан тархины угаагаар гаргачихсан юм шүү дээ. Тэнд бол тарих угаал байхгүй шүү дээ. Тарих угаал гэдэг чинь шал өөр юм гэдэг шүү дээ. Миний тарих угаал гэсэн бол өнөөдөр тэтгэвэр нэмэгдэхгүй байх нь яасан. Олон хүүхдийн эзнэр асуудал шийдэгдэхгүй байх нь яасан. Ахмад ажлын орносоо шийдэгдэхгүй байх нь яасан. Тийм ээ. Монгол ард түмэн лицензийн асуудал ойлгохгүй байх нь яасан. Бүгдээр л өнөөдөр би боддоор хийж өгсөн шүү дээ. Энэ бол тарих угаал биш. Энэ бол бодиттой үн юм байсан. А тарих ухаалт нь дэндүү их байдаг учраас манай ард түмэн яг л тэрийшг нь хүлээж авсан. Одоо бол үгүй ээж гэдгийг ойлгодог болсон. Та өнөр тархиа угаалгаж ирсэн үү? За миний тархи угаагч нэлийн юм болно да. Их л олон ом орох хаа та. Их л олон байр орон сууц орох бах та гэж. Омогоор. Ер нь бол эрхчлөө газар шороо гэдэг ямар их үнцэнтэйг ер нь бол бас Монголын ард түмэн бас хамтдаа төлөөлөл олж бас өнөө цагийн хүмүүст ойлгуулсан гэж би бол хувьдаа боддөг шүү дээ. Таныг бол баярлалаа. Тэгэхээр ер нь бол одоо цаашдаа одоо энэ лицензийн асуудал гэж ярьж байна л да. Энэ одоо зарим хүмүүс бол ойлгохдоо энэ газар шорооноос баялагын ухаа гаргаа явуулчихна л гэж ойлгодлоо. Энд чинь нэг талдаа бас манай Монгол улс хөгчөд ер нь бол бас нэг түлхцэн олж өгөх юм шүү. Ер нь яг хуу бид нэр байгалийн баялагаас авч хөгжил дэвшлэрэг оруулж болно л доо. Энийг үүсгээгүй. Бид ингээд дараа сандаалчаад байж хооронд бас болно. Тэгвэл Монгол хүний хувьд газрын хэвлэл рүү арай дэндүүх орсон. Одоо өнөөдөр бид нар газрын хэвлэлийнхээ 4/1-ийг хэрэгжилсэн шүү дээ. Тэгээ одоо 2.5 сая хүн амьдарч чадахгүй тий. Ихэнх нь хоосон, ахмадууд нь ийм зутарсан, залуучууд нь ажлын байргүй. Энэ бол төр засгийн үнэхээр одоо төр засгийн удирдах жав хүмүүсийн тарих бол хэтэрхий хайтаг гартай хатцсан. Өрөвдмөр болсон байгаа шиг би энд бол үүндээ харамсч явдаг. Би 2.5-7 сая хүнийг энэ газар шорыг ухчихад өчнөө байгалийн байдлыг хэдэн саяар нь хэдэн мянган тонноор нушаа зөөчөөд хүнээд хичээж чадахгүй байна. 40 сая гаруй толгой малтай байж махан хэмт хийж чадахгүй. Энэ бол үнэхээр манай төрийн өндөрлөгийн улсууд одоо өстой Монгол улсыг аваад явах эр зэрэг нь бол их тутаж байна. Аваад явах улсууд байхад тэдэн цөөдөд байна. Тэгвэл энэ хооронд өстой нөө төрийн хилдгээр ашиг хай тий карьер хөөе эд материалтай бол эрх мэдэлтэй болъё гэдэг хүмүүсийн тоо нэгтчихэд байгаа учраас энэ бол одоо цагийн эрхэнд одоо 1 минут өнгөрөхөд хүртэл бидэнд аюултай байна л да. Энэ дээр одоо бид босоод тэмцэн ихээр үнэхээр телевиз яриад бүгд тэдний гарт эдийн засгийн мөнгө төр бүгд тэдний гарт эрх мэдэл бүгд тэдний гарт байна шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар бол залуучууд энд бол маш оролцох хэрэгтэй. Ялангуяа тэгжээж бид нар Монгол улсыг аврах хэрэгтэй. Би бол энэ газар ширны хувьд Монгол улсыг бүх лицензийг хагасгах гэж боддог. Бүгдийн зогсоох гэж боддог. Бид ихтэй Монгол хүний өөдөн татван талд энэ тархинд байгаа сайн тархитай улсуудаа нийтлэг бий болгож иж Монголыг зөв авч явах хэрэгтэй. Өнөөдөр ингэж лицензээр газар ухажсанд орвол 20 жилийн дараа 30 жилийн дараа дэлхийн технологи авчирал манай хойч үе залуучууд та нар ухах хэрэгтэй шүү дээ. Зөв. Тэврийн дээр бол усрах харамс дотор гол тасарч явдсан шүү. Тэгээ энийг бол одоо тэмцлийн хэлбэрээр одоо төрийг гэргүүлнэ гэсэн үг. Залуучуудын оролцоотой. Төрийг гэргүүлээд авч явах хэрэгтэй эргээд юугаад олж толоох зүгээр зөв голдролон л оруулна гэж ярих. Яаж оруулах вэ? Тэгээд нэг тэмцээд ирэхээр энэ тэнд барьж авч хийждэг өст. Гэхдээ барьжлыг баригдахаас үнднэ тий. Одоо энэ өвдөд чинь баригдах нутгаа арьсан амьдар нөвчүүлж энэ Монголыг бидэнд төлдөөсөн шүү дээ. Баригдахаас айгаагүй шүү дээ. 37 оны хэлмүүдүүд 40 өлөнд буудуулж алуулж байсан. Тэрнээс айгааг бол Монголыг аваад бэлдсэн шүү дээ. Тэгээ одоо 21-р зууны залуучууд ийм аймах баригднихээс айдаг, загнуулнихээс айдаг тий. Ийм өчүүхэн байвал Монгол өчүүхэн л шүү дээ. Монголын залуучууд өгөхөд бэлэн байж энэ их орно авах шүү дээ. Өөр арга байхгүй шүү дээ. Та өөрөө түрүү хэлсэн шүү дээ. Одоо эрх мэдэл, хэвлэл мэдэл, за тэгээ эд хөрөнгө бүх хүн одоо энэ бүх юм одоо энэ төрийн тэргүүнүүдэд байна тий. Тэгэхээр чи одоо яг ерөөсө хаан харц хоёртой л адилхан болчихж байгаа байхгүй. Монголын ард түмэнд үндсэн хуулиар олгогдсон эвлэлд нэгдэх эрх нь дуу хоолойгоо чөлөөтэй гарах эрх нь байж ах чинь Та ер нь тухайн үед одоо таныг бас нэг 111-т хидэд одоо авчижсэн шүү дээ. Ер нь одоо хууль эрх зүйн үндэслэлгүй авчиж хийлээ гэж зарлалцсан уу та? Гүү. Яагаад? Цав байхгүй. Нөгөө цаана хийж байгаа. Замаас их юм байхгүйсэн. Гүү яалаа гэж тийм чи би чинь тэмцэл хийж энэ чинь өчнөө ахмадуудын асуудал шийдвэрлэхээ явж ах чинь тэр тэмцлээ хайчаад хувийнхаа хэрэгчгээр надыг буруу барьсан зүг барьсан гэж явж надад цав байхгүй шүү. Гүү зүгээр уйлсны төлөө 111 тавьж хийчихэр чи одоо тэмцэж. Ямын чинь зүг болгох өдөр өөрөө тэр явах өдөр одоо дараа нь олдох байхаа эхлээд нийт хэрэгшээ явчаад дараа нь өөрөө төлөө явъя гэж бодоод байгаа шүү. Нөгөө манай Санжаасрын зөргийн хэлсэн үг гэдэг чинь эх орны хэрэгшээ тэргүүн тавья гэдэг шиг нийтийн хэрэгшээг олон түмний хэрэгшээ тэргүүн тавьж дараа нь ардаа тэрийг шийдсэн дараа л өөрөөхөд хаваад шүү. Би бол нийт Монголын ард түмний эрхэшийн өмнө бол би гэдэг чинь цэг шүү дээ. Ганцхан хүний асуудал чинь зүгээр шар удааны өрөөс нэг гэж шар удаа шүү.
Тэгэхээр ганц шар удууны төлөө яваад байд бид нар гүйцэхгүй шүү дээ. Тэгэхээр нийтийн шинжилгээ бид нар өөрийгөө золигт гаргаж сурах хэрэгтэй. Таны нүдний шил алтан ухтаа мó. Ямар юугаар алт байгаа. Тэр алт малт гэдэг юм чи би мэдчихгүй. Алтан ухтаа юм шүү. Тэр алтан ухтаа шилтэж байна. Тэр унших юм бол чарж ирнэ. Нуух нь ямар хамаатай. Тэр бол өчөх өрөвдмөр өнгө мөнгөний төлөө явдаг усуд амнаас гарсан байх л та. Хүмүүс бол ихэнх нь одоо алтан ухтаа хөөрөг энтер гэл биелүүлчин бенчингээрээ гайхуулдаг шүү дээ. Зайлуулаа тэр тарих ос улсууд л асуудал л та. Тэгээ зарим хүмүүс ингэж яриад байна л да. Нилийн хоолоогоос хөдөл хашгирсны эцэст одоо бас өөр ингэсэн амьдралтай бас тэ амьдралаа авч явахаар боломжийн боллоо энтер гэл энэ тэнд янз бүрээр бичих юм л та таны. Би бол харин эсэргээрээ би бол эсэргээрээ харин Монгол улсын төр засгийн бодлого зөв байвал багшаа хийсэн ч амьдрсан шиг амьдрна, шавраа хийсэн ч амьдрсан шиг амьдрна, хатгамлаа хийсэн ч амьдрсан шиг амьдрна. Одоо ямар аргаар амьдрах надад бол бэр бай. Та өөр нь ямар мэрэгчлээ юм? Би багш, эдийн засагч одоо ингээд хуулийн чиг. Жүжигчин. Ямар кинон тоглосон юм бэ? Тийм тоглосон. Яа тийм тэр чинь өөр хүүхдтэй өөрөөр дүрийг үлдээж штэ. Хизээ нэгэн цагт би хөвгшөрн миний ээж залуудаа ийм байж гэдэг. Миний үе одоо маань хараас үжиг гэд би дурсгалтаа тэр нь тоглосон. Хэр сайн тоглосон бол. Мөн бид одоо тэрийг үзэгчл мэддэг байлгүй тэр найруулагчийн тэр мэддэг би мэдэхгүй штэ. Өөрөө байгаа юм л байгаагаар л хийж өгсөн. Тань санал тавьсан юм. Санал тавьсан. Урилга ирсэн, би хүлээж авсан. Тэгээд тоглосон. Ер нь хүн юм чи ер нь ямар салбарт ер нь бол үзээд алдахад бас гэмгүй шүү дээ тий. Хүн өөрийгөө л хөгжүүлж явах юм бол жүжигчин болно гэдэг бас жүжигчин болоё гэж ер нь бодож ирсэн үү? Бодгоор орох би чинь хүүхдтэй байхдаа соёл урлагийн энэ соёлын яамнаас зарлж ирсэн кино драмын ангид бүртгүүлж ирсэн. Тэгээд тэр нь чинь хүүхдийн дүр, эмэгтэй дүр, эрэгтэй дүр гэдэг олон юм. Би эрэгтэй дүр тэнцэжсэн гэж бүр. Тэгээд харамсалтай би тэрэнд яваагүй ядал манай аав тухайд надад зөвшөөрөө жүжигчин болох юм. Тэгээд нь жоохон тийм эрэгтэй тал руугаа хүүхдтэй байхдаа илүү байсан. Одоо юу гэнт дандаа тийм банд эрэгтэй хүүхдтэй тоглоод октоочдэж гойж моёш юм бол тийм дэх муу тааруу тийм байсан. Ер нь миний дуу хоолойч их бүдүүн байсан. Тэгээд намайг эрэгтэй хүүхдийн дүр тухай тэмцэж авч ирсэн. Харамсалтай би аав маань зөвшөөрөх хүсээс ирж байгаа би. Тухайд манай гэр орныхын зөвшөөрсөн бол би үдээд бас жүжигчин байхыг үүсэх газаргүй л байсан баг. Ахмадын чөлөөт холбооны байр орон сууцны асуудал тухайд бас нэлээд хурцаар яригдсан. Зам инвестгийн хампантай бас шүүгдэлцээд. Тэр ч одоо сүүлдээ одоо танаа өмч биш болоод. Тэр ч манай өмч угаасаа биш шүү дээ. Тэгээ яагаад тэмцээд байсан? Тэр чинь Монголын нийслэлийн өмчийн юутай байхгүй юу? Данстай байхгүй юу? Нийслэлийн ахмадын өргөөгөөд нийслэлийн. Тэгээд тэнд чи одоо тэр компани чи айгүй сайхан юм 12 давхар байшин барилга бариад үгүй. Тэр одоо метр квадратын яг хэвээр нь байшин барьсныхаа дараа өгье энтер гэдэг чи та бас нэлийн тэмцсэн шүү дээ. Тийм юмч байгаагүй л дээ. Наас зүгээр хэвлэр гарч ирсэн худлаа тарих угаалт. Өстой чиний хэлдэг тарих угаалт. Тэрний эсрэг яагаад тэмцэх гэхээр нэгдүгээр тэр өөрөө түүхэн байр байсан. Хоёрдугаар захамдуудын одоо өөрийнх нь ганц цуглдаг газар байсан. Гуравдугаар тэр газрын дээрх байгаа байшингийн асуудлыг шийдвэр шууд газрын гадаадын хүмүүс өгсөн байсан. Тухайн үед ахмадууд үүсэн гэхээр Монголын одоо энэ бидний бүтээн байгуулсан өмчрөгийг зүгээр ингээл үлээгээд босцсон юм шиг тийм ингэж өнгөдүүлсэнд нь ахмадууд их дургуутсан. Тэгээд цугладаг орон байргүйс учраас ахмадууд энэ байшингаа өмөр зогссон. Түүхэн талаас нь. Тэгээд бид нэр хамгийн гол нь тэр гадаадын байгууллагыг гаргаж боловч чадсан. Тэгээд нийслэлийн нийслэлийн өмчт мөнгөсөн. Тэгэхээр одоо ер нь Монголын ахмадын чөлөөт холбооныхаа хаана байрлаж байна? За бид нар одоо Монгол Улсын их сургуулийн замын хүртэл нэг түрээсийн байр. Нэг юм юу гэдүүлээ. Айл орон сууц гэдэг чинь бүр өндөр. Тэр нь хоёр давхад байрлаж байна. Түрээсийн хоо. Та бол өөрөө сайхан ордон дөрөвтэй ахмадуудаа тэнд аваач чаал. Саарл ордонд над өрөө бол байхгүй. Саарл ордныг манай Ерөнхий сайдын орон тооны бус одоо зөвлөхөд өрөө байдаг юм гаргаж өгдөг юм уу? Гаргаж өгсөн ч би орохгүй. Яагаад? Яагаад гэвэл хүн ард түмэн маань Саарл ордонд дотор эрх мэдлэлтнүүд байна гэж хардаг. Би болохоор иргэний хөдөлгөөний хүн. Тэгэхээр би эрх мэдлэлтний тоон дотор ороо суучаар намайг Саарл ордонгийн өрөөнд дотор сайн хийсэн ч гуарлуулж харах асуудал үүснэ. Эрх мэдлэлтнүүдийн игнэнд орчлоо гэж болж харна. Тэгэхээр би бол иргэний нийгмийнхаа тэр өөрийнхөө тоон дотор байхын тулд Саарл ордон дотор дэж өрөө авч цалин асуухыг бол би зөвшөөрөхгүй. Тийм учраас надад өрөө ичгээгүй өгсөн ч би авахгүй байсан. Тэрнээс илүү болно гэж байна. Тэрнээс илүү хийн. Ордон дотор болохоор юм болд юм, өрөөц болохоор юм болддог өрөө юм. Тэр ордны ханнаас нь юм гоожддаг юм хайшин. Гэхдээ цалин авсан ч аваагүй ч угаасаа тэнд өрөөтэй байсан ч өрөөгүй байсан ч
Нөгөө талаараа бас та тиймэрхүү юм ярьлаа. Яг хэвээр та нар одоо ингэ иргэний хөдөлгөөний нэртэй сусад ихэнх нь ордонд ороод албан тушаалтай болчихвол тэндээс л их юм болж Хүмүүс бол бүгд л тэгж харж байгаа яг үнэ. Би зүгээр залуучуудаас танаа телевиз залуусын телевиз гэж яддаг учраас би залуучууд нэг юм хэлмээр байна. Та нар шүү үнэхээр эд мөрөнгө хөрөнгөтэй дутхгүй хөтөхгүй амьдрыг үйл эхлээд нийтийн эрхшин төлөө сэтгэлтэй эрх мэдлийн төлөө явахдаа эхлээд өөр асар хөдөлмөрл тийм ээ өөрсдөөс асар их энерги гарга сайн мөмөд их үз шийдвэр гаргаж сур ялтанд хөр ямар нэг юм бүтээ нийтийн төлөө тэгсний дараа бол тэртээ танад амьдралын ажрал юу гэдэм бэ гэдэг нь өөрөө л аянда харагддаг болно ухаардаг болно манай залуучууд одоо намд ороод намд илсээл тэгээд л албан тушаалд очиж эсвэл их мөнгө цуглуулж агаад мөнгөөр албан тушаал худалдаад авч идэг ийм аимшигтай эмгэнэлтэй хортой бодлогонд бол маш их тархиа угаалгаж байна одоо харин сэтгүүлч таны хэлснээр өстө тархиа угаалгаж байгаа шүү манай залуучууд тийм учраас энэ дээр их анхааралтай байгаарай би энийг нэг бүр хатуу үнэн хэлье над дээр Монгол Улсын их сургуулийн нийгмийн ангид сурч байгаа 2 оюутан ирсэн тэгээд та нар ямар нийгэмд амьдарч байгаа вэ гэхэд амьдарч байгаа нийгмийнхаа нэрийг хэлж мэдгүй байна би ямар нийгэмд амьдарч байгаа. Хоёрдугаар одоо судлах гэж байгаа зүйлийнхаа хуулиндаа юу гэдгийг аач мэдэхгүй яа гэж байна. Ямар нийгэмд амьдарч байгаа. Одоо тэр залуучууд одоо сонголтын нийгэмд амьдарч байгааг хэлж байгаа. Тэгэхээр бид нар бол арчилсан нийгэмд амьдарч байгаа, арчлын бүрэн төгс биелүүлэх гээд тэр арчлынхаа үнцүүлсийг бид нар яг үнэн мөнөр нь олж харж чадаагүй дандаа говьс аргаар явуулж байгаа. Тэгээ арчил гэдэг бол хүний өөрчлөлт болдгоо ингээд хэвэн хийгээд авчир зөксөн зүйл биш шүү дээ. Ямар ард түмэн уурах тарихтай ямар ард түмэн тэрийг зохион байгуулалтанд оруулж чадсан байна. Тэр зохион байгуулалтаараа энэ хөгжил дэвшлээ хүн төрөлхтөнд харуулж явдаг. Одоо хамгийн хүн төрөлхтөнд олсон сайн засаг бол арчилсан засаг л байна шүү дээ. Арчилсан засаглыг сайн байлгах, төрийг сайн байлгахыг бол иргэн болгон одоо өөрийн гэсэн үзэл бодолтой төвөндөө тэнцэж чаддаг, зөрчиж байгаа эрхээ сэргээж чаддаг ийм одоо дуу хоолой хинээс яахгүй гаргаж чаддаг ийм иргэд сайн байгаа цагт л арчил сайн болно. Засаг л сайн болно гэсэн үг. Тэгээ оюут ингээ ярьж байна л да. Тэгээ манай оюутнууд юугаар шийдэж мэдгүй л хариж байгаа. Оюутнуудтайгаа их шоуддаг гэж сонссон юм байна таныг. Шоуд шүү дээ. Яа шоудлахгүй гэж. Би ч хүн шүү дээ. Би тэднийтэй карате залуу хүмүүстэй дунд нь ороод тэгэл архитаар суугаад. Тийм залуу молон ямар хамаатай. Бид нар нэг л ангид суугаад нэг л багшаар хичээл залгаад нэг. Танай анги одоо хэдэн хүүхэдтэй байсан? Манай анги 57 хүүхэдтэй байсан. Хамгийн одоо настай та тий. Анги дээр тусвал хамгийн ахмаг юм биш үү? Настай биш ахмаг. Ахмаг нь тий. Эдэрмэг насны. Тий. Тэгэхээр бас ер нь бол арчилсны юм дээр шоудж болохгүй гэсэн хууль ер нь бол байхгүй шүү дээ. Тэгээд залуучуудтайгаа нийлээд ер нь бол ингээд явхад ер нь бол ямар санагч. Сайх шүү дээ. Манай залуучууд надаас асуух юм асууж авна. Би тэднээс бас мэдх юм байна. Тэднээс бас мэд сурах юм гэж байна шүү дээ. Хүн гэдэг юм чинь жишээлх юм бол одоо юу вэ? Би энэсэл мэд сурдаг шүү дээ. Гэхдээ одоо жишээлбэл тэд нар чинь ингээд за ер нь одоо Facebook янз бүрийн юмар оролдох уу? Одоо оролдож сурцсан. Би бол Facebook-тэй. Би авцсан, юунд авцсан, мөс дорхтой энийг чинь мэддэггүй байсан шүү дээ. Тэгээд залуучуудтай орсны үед би энийг чинь мэддэг болсон, мэйлтэй болсон, мэйл рүү ордог, тэднэртэй харьцдаг. Ингээд би тэднэр сурсан юм зөндөө. Өшөөж их юм сурсан би. Манай залуучууд чинь бас нөгөө нийлтийн тарих сайн хөгждөг юм байна. Бид нар ч одоо та нар шиг залуу байхад ерөөсөө орбитын нэвтрүүлэг гэж ганцхан орсон нэвтрүүлэг үздэг байсан. Тэгээд та нар ч юм бол одоо маш олон телевиз үзэж штеп. Энээс маш олон мэдээлэл авч штеп тий. Тэгэхээр бол би залуучуудаас бол их юм сурсан. Шоудхыг би тэдрээ сурах би тэдэр заана штеп. Шоудхаа өөрөө. Хэд татхаа та яа? Хэд татхаа? Гэхдээ тэгээ уумар санаад хичтэж болно шүү дээ. Залуудаа шоудчихсан, хэр шоудчихсан. Гэхдээ шоуд шүү дээ. Яа шоудахгүй. Залуу хүн юм чинь оройн сэтгэлтэй л шүү дээ. Та тэгээд ингээд залуу хүмүүсийг шоунд оруудтаад яваад иж болж байгаа юм. Гэхдээ чи умруу татах юм биш дээ. Зөв шоуд бол хин шоуд л шүү дээ. Яг болохгүй гэж. Би ямар архиугад гудамжинд тавьж байгаа та нар гэсэн юм биш. Та чи үлгэрч байгаа хүмүүс дээ. Үлгэрч байгаа. Үлгэрч шоуд шүү дээ. Би архиугад тасалж болохгүйг нь хэлж өгнө. Зодтолдож болохгүйг нь хэлж өгнө. Шартаж болохгүйг нь хэлж өгнө шүү дээ. Гэхдээ тэгээ идрүүлээд угаасаа нэгэнтээ ууцсан хүн бол янз бүр авир гарна. Тийм нэгэн ууцсан хүн авир гарна. Овоо осгойгоо шаазгай хүн суух вэ гэж бас үг. Үгүй шүү дээ. Архийг биш дээ. Галзуурах гэж уудсан архийг одоо сэтгэлээ өөртөө байгаа тэр баяр суслангаа зөв тайлах гэж дуудаг болохоос тэг заавал одоо архиус хүн зодолж дуусна гэдэг тийм тайран байж. Та ингээс ер нь 7 хоног тэдүү удаа шавдах. За одоо бид нар ч яг одоо 1 2 дугаар курс цогцсон. Ихэвчлэн бол 1 дугаар курсыг шавдсан доо хичээлэн гайгүй байсан. Би энэч таньж авах гол нилээх шавдсан. 2 дугаар курсанд хичээлдээ дараадаа юу за хонхны баяр нэг одоо л бид нар хаяал нэг уулзаж оройн цагаад нэг ганц хоёр пиавууч тийм маярж ингэ суудаг. За одоо сүүлийн нэг 6 сар бол уулзч чадсан үдээ ангийнхаар ярьж бид нар яаж яанаас чи ингэ тгийгэл бид нар байн хоорондоо Мойсе эдэн багш нарыг нэлийн жижигрүүлсэн сураг байсан. Гэхдээ би багш нарыг жижигрүүлдэг. Би тийм танаас айгаад эй тавьчихдаг байсан юм шиг. Үгүй би хизээж тэгж хүн айлгаж би өөрөө багш хүн шүү дээ.
Би өөрөө багш хүн байж багш. За баасанд одоо нэг CD тавьчих юм бол хил ам хийгээд унна ярьшиг эй тавьчихээ. Мэдгүй юмд CD-г нь тавина шүү дээ. Юу гэж би тэр юм мэдгүйсэндээ хил амдаг. Би тийм арчаагүй тэнэг хүн биш шүү дээ. Би чинь бас төгссөн сургуультай юм шүү дээ. Би чинь дүнг тийг танилаар авдаг. Багшиг айлгаж авдаг тийм дороод цант юм биш шүү дээ. Тэгээ цаагаараа өөрсдөө айдаг байсан юм шүү. Мэдгүй би хэнийг ч айлгаж байгаагүй. CD-ээр нь авч ирсэн үү? Авч тавлаа яадаг. Миний одоо диплом дээр чинь нэг юу байгаа шүү дээ. Нэг сив байгаа шүү дээ. Таны ер нь мөсийн хууль зүйн сургууль сурсан ер нь диплом голч хэдтэй гарсан юм? 3.5 гарсан. 3.5. Тэгэхээр бас нэлээд өндөр гарсан юм тийм. Би ч хөдөлмөрсөн шүү дээ. Өөрөө сурсан. Бангиныгаа үлгэр дуураалтайгаар бүх юм хийжсэн шүү дээ. Одоо ямар ч захын багшаас ч асууад баасан юм хийжсэн л. Энийг хийжсэн юмнаас бүгд компьютер дээр байгаа. Яагад намайг саяны энэ сэтгүүлчийг айлгадун авсан гэж хэлнэ гэж би бүх даалгавраа компьютер дээр хийсэн байгаа. Би ер нь маш их баримт цуглуулж өөрийгөө баримтрах хамгаалдаг шүү хамгийн гол нь тийм. Тэгэхээр ер нь тэмцээн явахад бол хууль хэрэгтэй гэж үзвэл хуулийн сургууль сурсдоо ер нь зүгээр хуульч болъё гэж сургууль сурчвоо. Ер нь манай нийгэм чи өөрөө хуулийн дийдлийг нийгэм рүү орсон шүү дээ. Одоо хууль дийдлийг нийгэмд орсон юм чинь хуулийг дийдэх болохгүй шүү дээ. Тэгээ тэр хуулийг дийдэхин тулд ихтэй тэр хуулийг заавал сурах хэрэгтэй шүү дээ. Тэгжээ нийгмийн харилцаг зөв байж байгаа. Хоёрдугаар намайг одоо бас хуульч болохоо далимдуулаад аваач хийгээд хахын сүлдээ сайн хуульч болцохоор аваач ихнэг үе харъя. Энэ орохгүй дуртай юм нөлөөс. Орохгүй тулд биш. Оруулж болно шүү дээ. Би өөр хэмтэрхийл би орно шүү дээ. Яг орохгүй гэж. Хинч хуулиар буруу юмнаас олж. Тийм буруу юмнаас буруу хийгээгүй зүгээр нийтийн хэрэгслийн төлөөс шаардлага тавьгаад буруу хийгээ яваад исэн юм Тэр шүү дээ. гэмт хэрэг мэтэр аваач хийж байгаа чинь миний сэтгэл нийцэхгүй байгаа байхгүй. Би буруу юм хийсэн бол ороход болно шүү дээ. Ер нь хүн чинь биш дээ. Альва нэг юм буруу юм хийсэн баригдах юм болох гимшдэг байхгүй. Юу ч буруу юм хийгээг байхад аваач тэгвэл хүн чинь улам л омөрчтөл байхгүй даа угаасаа л. Тэгээ тухайн үед яагаад тэмцээг вэ? Яагаад ингэж өөрийнхөө эрх ашигыг одоо хамгаалахын тулд дуугарч болов вэ? Би түрүү хэлсэн шүү дээ. Өөрийнхөө төлөө явцаа гараг байна. Арай болоогүй. Эхлээ би нийтээр шиг нэг жоох уурал дахиад аваач хийж чинь гэж бодсон юм. Хэвэл хийж лээ нэстэ. Хийх нэтгээ яасан ч яддаг. Надад тэр дайхан байхгүй. Одоо харин дахиад ормоор байна. Орж тийм шарангийн амьдралтай жоохон танилцсамаар байна. Данч манай тэмүүжин багш намайг хийхгүй л дээ. Би ямар муу юм хийж муухай юм. Хууль зөрчил хийх байгаа юм чинь. Тэгэхээр бас Монголын чөлөөт ахмадын холбоотоос хамтарч ажиллахыг хүссэн хүмүүсээс байдаг л байна. Энэ хүмүүсийн хувьд бас танаа одоо энэ холбоотой ер нь хамтарч ажиллахын тулд яах ёстой? Яаж холбогдох ёстой? Бид бүгд холбогдсон байгаа. Монгол улсын хэмжээнд одоо мэдгүй хүмүүс байна л та. Тий, яг ахмадын чиглэлээр ажиллаж байгаа бүх байгууллагатай холбогдсон байгаа. Очоод би одоо ирж бичлэг уулзаад хамтаа ажиллагааныхаа гэрээг байлгаад тухайн байгууллагаас юу тусах юм, манайхаас юу тусах ингээд гэрээний хоёр тал хэлцээр хийгээд гэрээгээ хийгээд явахаар ингэж бодож байгаа. Ер нь Монголын нөгөө 90 жилийн төвхтэй ахмадтай холбоотой бид эхлээд нэгдсэн нэг мэдээлэл гаргаж нийт ахмадуудыг одоо эдгээр бол ингэж нэгдмэл явж байгааг эхлээд харуулж иж тэгээд би бусад одоо бүх ахмадуудтай холбогдох ажлаа орон даяараа бол ягсан юм юутайгаа бодолтойгоо Чиг баримтгүй юм одоо яг гудамжаар те ямар ч одоо харьяалалгүй тэгээд хог одоо лааз төвгээд амьдралынхаа бор хоногийн өнгөрөөгөө явж байгаа ахмадууд бол зөндөө байгаа. Өрөвдөлтөй харагддаг. Тий, бид нэр одоо монголчууд чинь өвөг дээдсээ хүндэлдэг, ээж аавгаа хайрладаг, тэднийхээ сургаалыг сонсдог. Эдгээр хүмүүст гол нь хурж ажиллах болоо. Сайхан үндсний заншилтай шүү дээ. Тэгээ одоо энэ заншлыг бид нар буцаад сэргээж нэг ч ахмадыг хараа хилтнаас үлдээхгүйгээр авч ажиллах юм ажил хийх гэж байна л да. Авлагын чинь Монгол улс нэг 200 гаруй мянган ахмадаа бүдийн бүтгэд авчдаг тийм чадaltaй ахмад юм яадаг гэж ямар юм биш. Тэгвэл ахмадын авлага ажил хийх хэрэггүй шүү дээ. Угаасаа. Ерөнхийдөө одоо та бидний ярилцах хугацаа дуусчихна. Тэгээ их сайхан одоо залуу сэтгэлгээтэй маань бас ихч. Тэгээ бидний урилгыг одоо хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Монголын ахмадуудын төлөө одоо маш олон ажил хийнэ гэдэгт бол итгэлтэй байна. Таны ажилд одоо амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ танай телевизийн хамт олон нэгсэн Монголын зөвхөн ахмадууд биш ер нь монголчууд нийтдээ ажиллахад бас үнэтэй хувь нэмэр оруулаарай гэж хүсээрээ. За ингээд үзэгчтэй хар цагаан нэвтрүүлэг өгөр өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай үзэгчтэй.